Өнөөдрийн сэдэв жинхэнэ бие. Мэдлэг 6 сарын 14. Хаа сайгүй оршдог. Тэрээр төсөөлөл үгүй, тэрхүү цэвэр ухамсарын гэрэл буюу би мөн гэдэг энэхүү бүх хүнийг би одоо л өөрийнхөө дотроо эргэн харж санаж эхэллээ. Жинхэнэ бие бол таны бодол, сэтгэл хөдлөл, эдгээрийг ажиглаад байгаа тэрхүү амар амгалангийн төлөвдөх тэр орон зай юм. Рахладаа өргөжлүүлээд бясалгасан. Хаа сайгүй оршдог. Ямар нэгэн хийсвэр төсөөлөл үгүй. Тэрхүү мөн чанар болвол би юм гэдэг үннийг би одоо л эргэн санаж. Би хэмээх тодорхойлолт 1. Бүхнийг чадагч, 2. Бүхнийг мэдэгч, 3. Хаа сайгүй оршдог. Энэхүү 3 шин чанарыг бид бясалгалаар дамжуулаад өөрийн жижигхэн биегээсээ эгоогоос ангижрах үедээ эдгээр чанарууд нь таны өөрийн мөн чанар болохыг л таньдаг. Та бол зүгээр нэг бие махбод биш. Харин бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршдог тэрхүү Тэнгэрлэг ухамсар. Тэрхүү дотоод гэрлийн ачаар л энэ ертөнцийн талаар ярьж байгаа. Тэрхүү дотоод гэрлийн ачаар л эдгээр зүйлс өөрийн гэсэн бодит хэлбэр дүрсийг олж авдаг юм бэ. Тэр дотоод гэрэл гэдэг нь бидний нүдэнд харагддаг энэ физик гэрэл бол биш. Харин бидний оршихуй мөн чанарыг хэлээд байгаа. Нар халуун, сар сэрүүн, уус жинтэй, жин буюу хүнд байдаг. Ус шингэн байдаг. Ийм төдвүүдийг хэлж. Эдгээр шинжүүд нь ямар ч хувирал өөрчлөлтөд автдаггүй. Тэрхүү ухамсарын дотоод гэрлийн ачаа. Энэхүү гэрэл нь өөрөө ямар нэгэн шалтгаангүй мөртлөө энэ ертөнцид илэрч байгаа бүх үр дагаврын үндэс нь албаа. Би өөрийгөө гэрэлтүүлэгч, мэдэгч ба мэдэгдэхүүн, субъект ба объект гэсэн хоёрдуул байдлаас ангид энэхүү би хэмээх жинхэнэ мөн чанартаа мөргөе. Энэхүү ертөнцийн бүх зүйлс үүн дотор оршдог бөгөөд үүн рүүгээ эргэн ордог. Энэ санаа бол Брахман буюу түгээмэл ухамсарын тухай ойлголт, дадаа ба долгионы зөвлөл. Далай дээр мянган өөр хэлбэртэй долгионууд үүсдэг. Тэд бүгд далайгаас төрдөг. Долгио хичнээн том, жижиг байхаасаа үл хамааран тэр бол бүхэлдээ л ус. Далайгаас тусдаа орших боломжгүй. Хэсэг хугацааны дараа долгио намжаад эргээд далайдаа уусдаг. Энэ ертөнцийн бүх амьд амьтан од эрхэс ухамсарын далай дээрх долгионууд юм аа. Бид үүнээсээ үүсээд үүн дотроо амьдраад тэгээ эцэст нь үүндээ уусдаг. Тэдгээрийг энэхүү ухамсараар бодох үед би болж байхгүй хэмээн бодох үед төгсгөл буюу дуусгар болдог. Ийхүү хязгааргүй олон зүйлс ухамсарын хязгааргүй орон зайдаа л үзэгддэг. Энэ хязгааргүй орон зай, хязгааргүй ухамсар гэдэг нь хязгааргүй бүхнийг багтаагч агуу орон зай гэсэн үг. Бидний харж мэдэрч байгаа бүх зүйл одноос эхлээд өвсний ширхэг хүртэл энэхүү ухамсарын орон зай дотор үзэгдээд байгаа. Зүйрлэх юм бол байшин доторх орон зай байшинг баригдахаас нь өмнө байсан. Байшинг нураасны дараа нураахад ч тэрхүү орон зай байсаар л байна.
Яг үүн шиг ухамсар бол юмс үзэгдлээс үл хамааран оршдог үндсэн суурь юм аа. Нарны гэрэлд сүүдэр томорч жижигэрч харагддаг шиг тэдгээр нь ч бас томорч жижигэрч харагддаг. Энэхүү бие буюу ухамсарын дотоод гэрэл нь үл мэдэгдэх, үл үзэгдэх бөгөөд зөвхөн сэтгэл нь ариусан хүмүүс л үүнийг хардаг. Гэгээрсэн хүн болвол би болвол бүх зүйл миний дотор оршдог гэдгийг онлоор биш, зөвхөн онлоор биш, боддоор мэдэрч байгаа тэрхүү амгалан оршигч юм аа. Харин гэгээрсэн нь үүнийг ухамсарын цэвэр огторгуйн хэмжээс тардаг. Энэхүү бие мөн чанар нь гурван ертөнцид хуваагдшгүй оршдог. Цорын ганц мэдэрч байгаа тэрхүү бие мөн чанар нь бүгдийн доторх мэдрэгч юм. Тэгэл энэхүү мөн чанарыг мянган гартай, мянган нүдтэй гэдэг. Нарны энэхүү үзэсгэлэнт биеэр дамжуулаад би сансар огторгуйг толдож агаарын биеэр дамжуулаад, ухаанд агаараар дамжуулаад, нараар дамжуулаад гэж хэлж байгаа. Ингэж хэрэн эсдэг. Би болвол эмэгтэй. Би бол эрэгтэй. Би болвол залуу нас. Би бол өтөлж өгшөрсөн өвгөн. Бичсэн байдлаасаа болоод би энд төрж буй мэт харагддаг. Хязгааргүй ухамсарын хөрснөөс би мод, ургамал болон ургаж тэдний жинхэнэ мөн чанар болон оршдог. Тоглож буй хүүхдийн гар дахь шавар мэтээр энэхүү ертөнцийн дүр төрх нь миний өөрийн баяслалын төлөө надаар дүүргэгджээ. Молин тусах тусгал мэт энэхүү ертөнц надад буюу би эсвэл хязгааргүй ухамсарт оршдог. Би бол цэгцгсийн анхлын үнэр. Би бол гэрэлцэн туяан дах гэрэл. Тэрхүү гэрэл доторч би мэдрэмж нь бас би. Энэ ертөнцид орших хөдөлгөөнд болон хөдөлгөөнгүй бүх оршихуй дээд дүн нь би. Хөдөлгөөнд болон хөдөлгөөнгүй оршихуй болвол юу гэсэн үг вэ гэхээр хүн эсвэл амьд биет гэх юм явцсан утгаар биш. Харин оршихуй буюу орчлон ертөнцид оршин буй бүх зүйлс гэсэн утгаар. Хөдөлгөөнд оршихуйд нь хүн, амьтан, шувуу, шавж гээд өөрийн хүслээр байршлаа өөрчлөх чадвартай ухамсарт бүх амьд биетүүд багтдаг. Үл хөдлөх оршихуй гэхээр мод, ургамал, уул нуруу, хад чулуу зэрэг хөдөлгөөнгүй боловч энэ ертөнцийн нэг хэсэг болон оршиж байгаа бүх зүйлийг хэлээд байна. Би бол ертөнцийн бүх зүйлсийн хамгийн гол мөн чанар. Сүүнд бүцгий, усанд шингэн чанарууд байдаг шиг би оршин байгаа бүх зүйлийн энерги болоод ухамсар болон оршдог. Өнгөрсөн одоо ирээдүй энэхүү ертөнцийн дүр төрх нь объект болон хуваагдахгүйгээр хязгааргүй ухамсарт оршдог. Энэхүү хаа сайгүй оршдог бүхнийг чад агч сансрын оршихуй бол биеийн өөрөө билээ.